За ерөнхий бас хүн удалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын талаар сонслоо гэж ойлголоо. Тэгэхээр би нэг хүсэлт байгаа байнгын орон дээр. Нэгдүгээрт яг гэр бүлийн хууль, гэр бүлийн хэрэг шийдвэрлэх тухай хууль хилцэж байгаа. Энтэй холбоотой хүүхдийн эсрэг гэмтэр, хүүхдийн эсрэг зөрчлийн талаарх одоо гэмтэрэг зөрчилдөд тэмцэж байгаа засгийн газар хууль зүйн дотоодын цагдаагийн байгууллага үйл ажиллагааг сонсё гэж бодож байна. Яагаад би энийг хэлээд байна гэхээр хүүхдийн эсрэг гэмтэрэг зөрчил хийх юм бол эцэг их байх эрхийг хасах энэ төргээд нэлээд ноцтой үр дагавартай зүйлүүд ингээд зохицуултууд орж ирээд байгаа. Жохо өргөө өрөнд байгаа. Тэгэхээр энэний нөхцөл байдлыг бидэд бас нэг хууль зүйн байнгын ороо энэ хуулиудын хилцүүлэг эхлэхээс өмнө бас нэг сонсё гэж бодож байна. Нэгдүгürt энэ хүсэлтийг хэлэх гэсэн. Хүүхдийн эсрэг гэмтэрэг зөрчлийн дэ тэмцэж байгаа ажлын одоо явцыг нэг сонсё. Энийг бас хууль зүйн дотоод хэргийн сайд бас зохион байгуулж өгөөч гэж нэгдүгürt хүсэлттэй. За хоёрдугаарт энэ хүн удалдаалах гэмтэрэгтэй холбоотой та хэд бас янз бүрийн их сурвалжуудыг ашиглаж байгаа гүйцэтгэх ажлын шугамар мэдээллүүдийг харж байгаа л гэдэг. Би зүгээр нэг сэтгэл эмзэглүүлээд байгаа нэг зүйл байна. Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн одоо вебсайт дээр манайтай холбоотой манай зарим улс төчдийн нэр гарч ирээд байгаа. Тэн дээр ингээд Монгол охтуудтай цагийн өнгөрөөх энэ төр ингээд ийм бичвэрүүд ингээд явагдаад байгаа байхгүй. Энийг одоо шалгаж үтсэн юм байгаа юу ганцлуун дараа. Яг үндэ хэлэхэд бусад орнууд чи яг энэ мэдээллийн сайтуудад нэгтлээд бас өөр өөрийн шугамаараа бас юмуудыг мухарлаад ингээд олон нийтэд эргэлзээ төрүүлэхгүйгээр ингээд зэгцлээд тах шүүн. Тэгээ бидэд болохоор ингээд ийм ноцтой зүйл бусад одоо Америк нэгдсэн улсын төрийн эрхлэх байгууллагын вебсайт дээр нэр гарч ирээд байхад бид нар ингээд анзаардаггүй. Тэн дээр ч баг ингээд Монгол охтуудыг авч очиж байна. Монгол охины виз гараагүй байна шүү. За ингээд одоо Монгол охтуудтай бас цагийн өнгөрөөх энэ төр гэдэг юмнууд ингээд яригдээд л шүү. Тэгэхээр энийг одоо манай цагдаагийн байгууллага анзаард юм болов уу эсвэл одоо яад юм бол ерөн гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон цагдаагийн албаны тухай хуулиар энэ олон нийтийн сүлжээн дээр гарч байгаа ийм их сурвалжийн мэдээллүүдийг шалгах үүрэгтэй шүү дээ цагдаагийн байгууллага. Энэ дээр юу хийж байна? Би зүгээр энийг бас шалгах ёстой л гэж бодоод байна. Тэгээ энэ үйл ажиллагаагаар дамжаад манай бас уулуурхаан бодлого, эдийн засгийн нөхцөл байдал энэ төрлөө бас нөлөөлдөг зүйлүүд байд юм байна гэж харагдахаар байлаа шүү дээ. Тэнд маш олон манай эдийн засгийн суур мэдээллүүд дурддагдаад байна. Зарим ордуудын нэр. За ингээд одоо бас янз бүрийн байдлаар охт хүүхдүүдийг зуучилж, аваачж өгдөг ийм үйлчилгээ байсан юм шиг үсттэй гэж одоо бодогдохоор. За энэ үйл ажиллагаагаар дамжуулаад бас манай энэ улс төр ялангуяа энэ уулуурхаатай холбоотой энэ төрийн эрх байгууллагын шийдвэрүүд гараад ирсэн юм шиг үстэй гэж бодогдохоор. За сайн зэрэг гишүүнд 1 минут нэмж өгье. Цаг хугацаа юмнуудыг харахаар тэр Дубан гэрээ байгуулах төвийн нөхцөл байдлуудтай цаг хугацаагаас уйлдаж харагдаад байгаа байхгүй. Тэгэд ийм зүйлүүдийг ингээд харагдахын. Тэгээд одоо би бас зүгээр сонирхоод орж харж байгаа 941 илэрч илээ. Яг охид хүүгнүүдийг зуучлах, аваачж өгөх, виз гараагүй шүү энэ төр гээд 3-4 илэрч байна лээ. Энэ дээр үгүй ямар бодолтой байгаа вэ? Тэгээд ерөн зүгээр цаашдаа энийг нэгтлээд мухарлах ёстой шүү. Ийм одоо нүдгүй юм шиг, чихгүй юм шиг манай хуулийн хэлтийн байгуул сууж болохгүй бах. Энэ ямар нэгэн байдлаар бас олон нийт эргэлзээг төрүүлж байгаа гэж үзэж байгаа шүү. Тэгээ энэ Дубан гэрээг бас байгуулах ч гэсэн ийм зүйлүүд цаана ард нь янз янзын шантаж, шахалт ийм зүйлүүд байсан юм шиг үстэй. Ийм хардталтууд байх юм. Тэгээд одоо энэ Дубай оюутлага гараад ирэхээр л нэг хүн ч юм уу манай нам бас ардчсан намын нэг хүмүүс ингээд. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. За цахим орчин сүүлийн үед явагдаж байгаа энэ мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага дээр судалж байгаа, үзэж байгаа мэдээллүүд байгаа. Мөн таны сая хэлж байгаа тэр 949 илэрч гарч ийна гэд цагдаагийн байгууллагаас манай кибергийн төртэй тэмцэх газраас энэ асуудалтай холбоотойгоор нэлээдгүй ажлын судалгаа юмнуудыг гаргаж ирсэн. Биднийхээс одоогийн байдлаар 1000 орчим илэрцүүд гарчихсан энэ дээр судалгаа юмнууд хийгээд явж байгаа ажлууд байгаа. Энэ яг мэдээлэлтэй холбоотой таны сая асуулт холбоотой мэдээллүүдийг би танд өөрчн дараа надад танилцуулгаар хөрвүүлж танилцуулъя гэж бодож байна. За надад яах вэ? Би зүгээр олон нийтэд л яваад.
Манай ингээд эвлэлийнхэн ч бас ингээд ерэн сурвалжлах сэтгүүл зүй асуудал. Ийм хүн худалдаалах гэмтэргийн тайлан яриад ийм ноцтой юм яаж яхад одоо нэг ийм мүлгэр битгий хариулт хэлээч. Шалган бол шалгана. Тэгээ энд чинь Монгол улсын төрийн тэргүүнээр ажиллаж исэн ерөнхийлөгч Илбэгдоржинээр, Сайхан Билгийнээр Пүрэвсүрэнгээс гадаад иргэн сайд байсан хүний нэр дурддагдаад шүү дээ. Тэгээ энэ яг оюутлага бол уулуурхаан том ордууд төр хинтинд байгаа нүүрсний орд ерөн тэгээд энэ манай эдийн засаг улс төрийн нөхцөлөөр сонгуулийн үйл явц бүх зүйлүүчүүд энэ тайлагнаж ирсэн байл шүү дээ. Эпштейн нөхөр төр чинь. Тэгээ манай улс төрчдийн ингээ барьцаалчдаг байсан биш үсттэй гэдэг хардталтууд байна шүү дээ. Тэгээд энэ оюутлагууд баан асуудал яриад ирэхээр л нам харгалцахгүй нэг 2 3 хүний нэр ингээ гараад ирдэг, байнгын хамгаалж ярьдаг, баяр цогтоос эхлээд. Ерөөсөө энэ зээлийн хилцээрийн хүүгийн асуудал болоод нэг 10 жил тутам ярих юм дээр л өсөж гарч ирдэг. Энэ бүх зүйлүүдийг хамгаалж ярьдаг. Олон За хариултаа тодорхой өгөөрэй. Нэгдүгээр, хоёрдугаар наач нь цахим орчинд явж байгаа мэдээлэл бол биш шүү. Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны албан вебсайт дээр тавигдсан мэдээлэл байгаа гэдгийг бас зөв хараарай. За гишүүний асуултанд нэмэлт хариулт хэлье. За цагдаагийн бовлогоос энэ цахим орчинд гарч байгаа мэдээлэлтэй холбоотой шалгахгүй байгаа асуудал байхгүй. Шалгалтай ажлууд юмнууд хийгдэж явж байгаа. Хамгийн гол нь Америк улстай Монгол улс эрх зүйн харилцан тусалцаа байхгүй. Албан бус шуумаар бас тодорхой хэмжээний мэдээллүүдэд солилцоо явж байгаа. Тийм болохоор би танд дараа нь тусдан танилцуулъя гэж хэлээд байгаа юм учиртай юм аа. Тэрнээс цагдаагийн байгууллага цахим орчинд гарч байгаа гэмтэргийн шинжтэй мэдээлэл дээр гадаад улс орон гэхгүй ер нь энэ дээр гарч байгаа бүхэл мэдээлэл дээр шалгалтай ажлуудыг хийж гэмтэрх шинжтэй хэсэг дээр нь бүгдийг шалгаа явуулж байгаа шүү гэдгийг хэлье.